Сайн байцгаана уу? 2025 оны мэргэжил дэвшлүүлэх үндсэн сургалт Дархан уул аймагт 2 өдрийн турш зохион байгуулагдлаа. Сургалтаар эргэцүүлэл хэрхэн хийх, цахим буюу AI, Moza веб программыг хичээлд хэрхэн хэрэглэх, мөн судалгаат хичээлийн талаар нэгдсэн ойлголттой болж чадсан. За бид сургалтаас өмнө хичээлийн судалгаа болон судалгаат хичээлийг нэг зүйл гэж ойлгодог. За мөн хичээлийн төгсгөлд хэлэлцүүлэг хийхдээ үнэлгээ өгөөд сайн болон саар талыг нь хардаг байсан бол энэ сургалтанд хамрагдсанаар бид нар хамтраад мини хичээл зохион байгуулад хэлэлцүүлэг хийсэн байгаа. За судалгаат хичээлийг суралцагчдын оролцоон дээр суурилан зохион байгуулж багшийн хичээл зааж буй арга барил хэрэглэж буй хэрэглэгдэхүүн нь дэмжлэг болж байгаа эсхийг анхаарч ажиглах нь чухлаа гэдэг ерөнхийд нь ойлгосон байгаа. За сургалтын дараа бид өөрийн сургуулийн багш нартаа сурсан зүйлсээ түгээн дэлгэрүүлж багш нараас судалгаат хичээлийн талаар ойлголттой болгосон нь багш бидэнд маш том хөрөнгө оруулалт болсон. За үүний хүрээнд Дархан уул аймгийн 15 дугаар сургуулийн химийн багш Мөнх Заяа, Батцэг, Шинэ алхам сургуулийн химийн багш Номинаа хамтран 6 дугаар ангид усны бохирдол сэдвээр судалгаат хичээлийг явууллаа. Усны бохирдлыг хэлсэн. Тэгэхээр та хэд яг чирээдээ юу усан маантай ус байна. Хичээл маань хүүхдүүд усаа бохирдуулахгүй хайрлан хамгаалахыг ойлгох нь яг нэг гол зорилго байлаа. За тэгээд ерөнхийдөө хичээлийн хавцад бид нэг жижиг туршилт гүйцэтгүүлсэн байгаа сурагчдаараа. За эхний ээлжинд бид нар ус өгөөд тэрийгэ зөвхөн байгаа зүйлээрээ бохирдуулаарай гэсэн. За хүүхдүүд маань ерөнхийдөө хичээл дээр ирсэн учраас бэхээр усан будгаар за тэгээд өөрт байгаа цаас хогоор яг нь усаа бохирдуулж байсан. За энэ дараа одоо хүүхдүүдээ энэ усаа одоо цэвэрлээрээ яаж цэвэрлэх вэ? Буцаагаад өдөр урдны ус болгож хэрэглэе гэдэг. Хогоо бол ингээд чүүгээд бид нар авчнаа. Тэгээд усан будаг бэхээ цэвэрлэхэд маш хүндрэлтэй байна гэх мэтчлэн асуудлууд үүссэн. За эндээс үндэслээд хүүхдүүдээсээ одоо тэгвэл энэ туршилтыг хийснээр та нар юу ойлгож ухаарсан, ямар сэтгэл төрөв гээд тэгээд эндээс үндэслээд хүүхдүүд маань усаа бохирдуулахад яг нь маш богино хугацаа зарцуулагддаг. За тэгээд эргээд цэвэрлэхэд маш их хугацаа зарцуулагдсан юм байна. За ер нь бол цэвэрлэхэд маш их хүч хөдөлмөр, дээрээс нь эдийн засгийн хувьд маш их хүндрэлтэй байх юм байна гэд ерөнхийдөө сэтгэлдээ хэлсэн байгаа. Тэгэхээр үндсэндээ манай хичээл бол зорилгоо яг нь хангалаа. Хүүхэд бол яг нь ус бохирдуулахад болохгүй юм байна. За бид нар яг нь байгаль дэлхийгээ хайрлах, усаа хайрлах хэрэгтэй байна гэдгийг ойлгуулж чадсан гэж үзэж байна. Хийж дуусны дараа байгалийн ус буюу гол, цөөрөн, нуур, зэрэг бохирдуулахад энэ туршилтыг хийсэнтэй адилхан цэвэрлэхэд маш хэцүү болон зарим үед болохоор огт цэвэрлэж чадахгүй байдаг байхтаа гэсэн бодол төрсөн. Энэ усаа бохирдуулаад аймгийн хөдөлгөөн оруулалтыг би тэгээд хичээж шалгуулж өөртөө Сурагчид өөрийн сонирхол авяас чадварт нийцүүлэн усаа хайрлан хамгаалцахаа уриалга бүхий их зохиож бичих богино хэмжээний видео бичлэг рeel хийх, бүтээлчээр гар зураг зурах зэрэгс гэрийн даалгавраа сонгож хийх болно. Ангид хийсэн туршилтаа гэртээ гэр бүлээрээ болон найз нөхөдтэйгээ хамтарч хийснээр усаа хайрлах, хамгаалах талаар эерэг нөлөөг үзүүлнэ.